За энэ жил аймгийн иргэдийн уурлаас Баянгор аймгийг эрүүл мэндийг дэмжих жил болсондоо холбогдуулан манай Наран мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон маань 5 6 дугаар багийн суурь өвчлөлттэй буюу жим багтай, архиттай, цус багталтай, илүүдэлжинтэй мөн ойр ойрхон өвддөг хүүхдүүдийг түлхүү хамруулсан зуны чирэгжүүлэх сувилыг санаачлан хэрэгжүүлээд байна. За уг зуны сувиллын хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулах, чирэгжүүлэх булчингийн хүчлэлтийг сайжруулах зорилгоор шар сүүтэй баанд оруулах, шар тустай цэгэн байраа хийх, мөн агаараар чирэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сувилалд хамрагдж байгаа бага насныхаа хүүхдүүдэд тусгай хоолтын хөтөлбөр гарган сүү цагаан эдэг түлхүү хэрэглүүлэн ажиллаж байна. Сувиллын үйл ажиллагааны хүрээнд мөн хүүхдүүдийнхаа эцэг их асран хамгаалагчид нь өдөр бүр хооллын болон эрүүл авахын дадал эзэмшүүлэх сургалтуудыг орж байна. Мөн бүлгээр ажиллаж эцэг эхчүүд нь хоорондоо туршлагаа судалсан ийм үйл ажиллагааг явуулж байна. За манай энэ сувилал бол одоогийн байдлаар 20 хүүхдийг өдрийн 2 ээлжээр хүлээн авч үйлчилж байна. Энэ сувиллын хүрээнд бол хүүхдүүд маань үн төлбөргүй явагдаж байгаа. За сайн байцгаана уу. Энэ Наран мандал өрхийн эмнэлгээс энэ сувиллын үйл ажиллагаа явж байгаа юм байна. Энэ нь болохоор манай хүүхдэд явж байгаа. Одоо ингээд яваад нэгтгэхээс хойш яваад ингээд сайхан унтж байна, амарч байна. Тэгээд бариа хийж байгаа эдний сувилынхан бас шар сүүгэнд оруулж байна. Тэгээд хүүхдүүд таарсан одоо амин дэмээр баялаг хоол ундаар бас өгж байгаад нь маш их баярлж байна. Голын ирэг дээр энэ агаарт цагаад энэ сувилд гарч байгаа тараг сүв шар усан дээр оруулаад хүүхд маань нойр моргүй байдгүйс одоо ер нь сайхан унтаж амардаг болсон байгаа. Тэгээд та хүүхдэд амжилт хүсье энэ амжилт нь.